Сайн бацхан уу? Та хэрвээ яг одоо өөрийнхөө материалыг тэтгэлэг apply хийхээр бэлдэж байгаа бол дараах зөвлөгөөг сонсоорой. За тэтгэлэг apply хийхэд бол 3 чухал хийх зүйл байдаг. Хамгийн эхлээд өнгөрсөн цаг хугацаатай холбоотой. Та өнгөрсөн цаг хугацаанд ямар боловсрол эзэмссэн бэ? Өнгөрсөн цаг хугацаанд дээр та ямар ажил хийжсэн бэ? Бас нийгмийн сайн сайхны төлөө та өөрийнхөө цаг завыг хэрхэн зарцуулж ирсэн бэ? За энийг бас дүгнэж үзээрэй. Энэ чэнэс бол таны өнгөрсөн цаг хугацаанд хийжсэн замналууд гарч ирнэ. За хоёр дахь зүйл бол би одоо юу хийж байгаа вэ? За би одоо хийж байгаа зүйлсүүд маань надад болон миний эргэн тойронд байгаа хүмүүст эргүүлээ цаашлаад нийгэмдээ ямар хувь нэмрийг оруулж байгаа вэ? Яг одоо цаг дээр бид нар төвлөрч харах хэрэгтэй. За одоо болвол хамгийн сүүлийн зүйл бол ирээдүйн цаг руу гарч байгаа. Ирээдүйн цаг дээр та тухайн тэтгэлгийг авчвал, тухайн тэтгэлгийг хүлээж авбал та ямар мэдлэг боловсролыг маш детальны юуг суралцах вэ? Юуг сурсныхаа дараа тухайн сурсан зүйлсүүд танд яаж хэрэг болох вэ? Таны эргэн тойронд байгаа найз нөхдөд яаж хэрэг болох вэ? Таны ажиллаж байгаа компанид яаж хэрэг болох вэ? Цаашлаад бүр нийгэм, улсад яаж хэрэг болох вэ гэдэг талаар маш дэлгэнгүй ярьж өөрийгөө танилцуулж бичнэ. За тэгэхээр энэ гурван төвшин тийм ээ өнгөрсөнд одоо ирээдүйд таны хийж байгаа бүх зүйлсүүд хоорондоо матч хийх буюу хоорондоо тохирчиж энэ бол илүү утга зүйн хувьд болон агуулгатай байж чадна. Дээрэс нь үнэхээр таныг энэ тэтгэлгийг авахыг хүсэж байгаа бас хэрэгтэй хүн юм байна гэдгийг бол энэ дүгнэлтийн явцад ойлгох хэрэгтэй байгаа. За ингээд тэтгэлэг бэлтэж байгаа бүх залуустаа амжилт хүсье.